Хай манайхаа маш удаан хугацааны дараа би иргэн ирлээ. Тэгэхээр жоохон ядруу царайтай байж магадгүй манайхаа ойлгоорой. Би сургуулаа төгсөөд визнийхээ ангиллыг солиулаад нэлээд бас завгүй явж исэн байгаа. За тэгээд өнөөдөр олон хүмүүсийн бас сонирхдаг контент хийгээд хэдэн төгрөг олдог вэ? Мөн маркетинг дээр ингээ ажиллаад их хэмжээний мөнгө олдгоо юу? Яагаад маркетинг дээр ажилдггүй талаараа бас ингээ хуваалцах гэж байна. За нэгдүгээр талаан дээр би Солонгост одоо энэ контент хийгээд удаагүй байгаа ч гэсэндээ нэлээд олон газраас бол санал авч ийсэн, хамтарч ажиллах санал. Тэгээд ихэвчлэн сургууль зуршлал болон эмнэлгийн байгууллагуудаас санал ирдэг. Гэхдээ би ямар ч компанитай одоогоор хамтарч ажиллаагүй байгаа. Тэр шалтгаан маань бол яг миний хувийн үзэл баримтлал ингээ нөлөөлөд байдаг аахгүй юу? Тэр дээргөө хийж байгаа хүмүүс маш их байгаа. Дээрээс нь би яг нэг удаагийн үйлчлэгийг ингээд мэдээж хоорондоо тохиролцоод сайн муу гэж хэлэхгүйгээр мэдээж л тэр газраас үйлчлэгийг авсан учраас тэрнийхээ одоо хөлсөнд нь контент хийж өгж байгаа яг иймэрхүү зарчмаар явдаг учраас би нэг удаагийн үйлчлэгээр тэр газрыг ерөөдөө дүгнэлт хийгээд хэцүү гэж боддог учраас хийдэггүй байгаа шүү манайхаа. За дээрээс нь сургууль зуршлын компани бол ингээл сайн компани жагаа муу компани жагаа тий ирээнтэй бараантай байгаа гэвч яагаад энэ тал дээр ингээм хамтарч ажилддаггүй вэ? Бас хэдэн дөрөв нь хаа ингэж миний хүрээллийн хүмүүсээс хэлдэг байхгүй. Гэхдээ би хамтарч ажиллахыг хүсэхгүй байна. Зөндөө олон хүүхдүүдийн ирээдүй болсон, мөрөөдөл болсон газар руу ингээл бас хүүхдүүдийн зуршлын хөлснээр тоглолт хийдэг компаниуд бол зөндөө байдаг. Тэгээд тэр компаниудыг би өөрийн мэдлгүй бас сурчлаад хэнийг тэрнээс минь болоод ингээ хохирол амсах үе гэдгээс би айдаг учраас энэ тал дээр ингээ татгалздаг байгаа шүү манайхаа. За тэгээд нэг өөрийгөө дүгийлэхгүй байгаа юм биш. Зүгээр л тэгтээ би хийхгүйсэн ч маш олон хүмүүс хийж байгаа. Хаваад гээгээд яг тийм шүүлтүртэй сандж байгаараа манайхаа энэ имлэг сайн билээ, тэр имлэг сайн байлээ гэл хүн болгоны контентыг үзэл энэс гоё юм байна, энэс сайн байна, би заавал ийшээ явах хэрэгтэй мэн гэж юусоо бити бодоорой. За тэгэхээр ерөөсөө л хувь хүний судалгаа хамгийн чухал шүү. Өөрөө сайн судалж аваад имлэг домлогоор явах байгаа бол тэгээд бас сургууль соёлоор ирж байгаа бол тэр бүгд бол 100% таны судалгаан дээр үндэслэн байх ёстой шүү. Хэнийг нэмгээр энэ хүн тэгж юм чинь энэ сайн л гэсэн үг гэж ерөөсөө бити хүлээж аваарай. Яг бол энэний цаана маш том маркетинг болон тохиролцооны зөвлөд нэмэнээр явагддаг шүү. За гол ажил орсоо тий. Тэгэхээр би контент хинжлээд нэх удаагүй байгаа. Энэ хугацаанд болохоор зэрэг мэдээж ингээ миний үзэлтүүд бол яг зүгээр намайг хийж эхлэхээс өмнө маш олон хүмүүс ингээд хүн гоё сайхан зүйлүүдийг харуулдаг байсан гэж би хувьдаа боддог байхгүй. Би ч гэсэндээ Солонгос очмол эсвэл жаргалтай л амьдраа зах юм болоо гэж боддог байсан. Гэвч ингээд ирсэн чинь бодит байдал үнэхээр өөр исэн. Тэрийг би яг тэр чигээр нь ямар ч юм чимэггүйгээр ингээ хүрхийг хүсдэг байхгүй. Гэвч ингээд өдөр болгон та идэл гоё контент хүрхийг хүсэж байгаа гэж нэг яалтчгүй амьдралын манд болцоогоор ихэнх цагаа би ингээ ажил хийж өнгөрүүлдэг учраас ажлын контентоос өөр контентууд хийх зав цаг аягүй бага байгаад байдаг. За тэгээд ажлын контентыг өгнө хийгээд олон хүүхдүүдэд бас хоол ундны хамгийн залгуулах, мөнгө сурлын төлбөр олох тийм боломжуудыг чадхынхаа ирээ өгмөр байгаа боловч тэгээд бас хууль бос учраас энэ тал дээр бас зөвлөд тууштай ингээ контент хийж чадахгүй байгаа дуучлаарэ. Эсэргүүцэлдсэн маш их ингээ тулгардаг учраас за контент хийж эхлээд одоогийн байдлаар болохоор зэрэг нэлээд намайг дэмждэг, хайрладаг, надад айгуугаа урмын үг хэлдэг хүмүүс зөндөө байдаг. Facebook, Instagram, YouTube гэсэн гурван зүйлийг одоо ерөөдөө тууштай ашиглаж байгаа. За ямар нэгэн байдлаар Instagram-ийн одоо ингээд цаанаас орлого олох чукон буюу одоо нөхцөл одоо тэр юу гэж хэлэх юм бол энийг Instagram-аар орлого олохын тулд ямар болдлыг хангасан байх шаардлагатай вэ? Нэгдүгээрт таны аккаунт чинь өөрөө creator юм уу эсвэл бизнес аккаунт байх хэрэгтэй. Хувь хүний аккаунт байж болохгүй гэсэн үг. За тэгээд нас нь 19 тэгээ хамгийн багадаа 1000 дагагчтай байх шаардлагатай гэж заасан байт юм байна. Мөн сүүлийн 30 хоногт 5-аас дээш рeel оруулсан байх шаардлагатай. Мөн царын дундаж үзэлт нь 100,000 үзэлтээс дээш байх шаардлагатай гэж энэ дээр ингэ заасан байна. Яг солонгосоор ингэ орчуулаад одоо хүргэж байгаа байхгүй юу? Одоо өөрийнхөө дээр хаягийг нээгээд багтаа 30 хоног өнгөрсөн байх шаардлагатай. Тэгээд ямар нэгэн байдлаар ингээд орлого дундаас ингээд туслагддаг нэг тийм юмнууд байдаг шээ. Тийм дүрмийг сайн даах шаардлагатай. Одоо чинь хууль бус тийм дуу оруулж болохгүй ч юм уу тийм бичлэгэндээ тэгээ хий тийм нүцгэн одоо тэгээд
яг өөрсдөө болохгүй бан авдаг одоо нэг тиймэрхүү юмнууд видео бичлэг контентууд хийж болохгүй гэсэн үг. За нэг иймэрхүү юмнуудыг эвдсэн багт ерөөдөө орлого олох боломж нь өөрөө нээгддэг байгаа. Тэгээд авторны зураг шиг ийм юм өөрөө нээгднэ гэсэн үг. Та яг энэ болцлыг хангасан үед гэхдээ одоогийн байдлаар заяа би та нарт яг шууд харуулж байна. Миний аккаунт одоо 20,000 дагагчтай байна. 20,000 дагагчтай сүүлийн 30 хоногт үзэлт бол 2 сая, бараг 3 сая хүрж байна. Тэгээд би ерөөхдөө бол байнга 5-аас дээш рeel оруулдаг сар болгон. Гэвч одоо хүртэл надад энэ авторны зураг орж ирэх байгаа. Тэгээд энэ шалтгааныг би бас одоо хүртэл мэдэхгүй байгаа. Тэгээд би яг энэ талаар надад туслаад ингээд зөвлөд өгөх хүн байхгүйсэн учраас өөрөө солонгос дээр хайж үзчихсэн боловч ерөөсөө нэг л болж өгөхгүй байгаа. Тэгээд энэ талаар та эцэндээ сайн судлаад үзээрэй манайхаа. Өмчтэй болсон зүйлүүд маань үзэлтээсээ биш одоо gift буюу ингээд хин нэг надад мөнгө илгээх те мөн одоо ийм юм баг күдэг буюу сав намайг сав дарах юм бол ингээд сар болгоно би орлого болно. Тэгээ одоогийн байдлаар цугларсан мөнгө маань ийм байгаа. Тэгээд $100 төгрөх юм бол би энэ мөнгө ингээд дансаар авах боломжтой. За Instagram-ийн хувьд бол нэг иймэрхүү байна. Одоо YouTube-ийн хувьд болохоор зэрэг Instagram, Facebook болохоор зэрэг өөрсдөө яг хаягаар ороод ингээд шалгаж болох боловч YouTube болохоор зэрэг заавал YouTube Studio гэдэг ийм аппликейшн татаад энэ дотроос ингээд харах боломжтой байдаг. Лого болгохын тулд хамгийн ихний алхам болгон зэрэг YouTube Partner Program гэдэг тэнд та эхлээ бүртгүүлэх шаардлагатай. За тэрний дараагийн таны болцол юу вэ гэвэл 1000-аас дээш таныг дагдаг хүн байх шаардлагатай. Мөн сүүлийн 12 сарын турш нийт таны үзэлтийн цаг 4,000 цагаас их байх хэрэгтэй. Эсвэл 90 хоногийн дотор сүүлийн 90 хоногийн дотор яг таны нөө short видеог байдаг штеп богино хэмжээний видеонууд одоо reel гэж хэлж болохоор тэр 1000-аас дээш ингээд үзэлттэй байх шаардлагатай гэсэн байна. Тэгээ ер нь бол нэг хэцүү биш санагдсан. YouTube-ийн хол арай амархан байсан. Тэгээ маш олон ингээд орлого олох боломжууд байдаг. Жишээ нь яг би болгон зэрэг ганцханаар нь л орлого олдохгүй тэрний юу гэж сурчлагаанаас олдог байгаа. Тэгээд хүмүүс солонгосын хүмүүс сайн мэдж байгаа тий бичлэг үзэж байгаа хүн голрон сурчлагаар ширдэг шүү. Тэрүүгээр би мөнгө олдог гэсэн үг. Тэгээд гэрийн хаягаар бас нэг иймэрхүү юмнууд ирдэг байгаа. Ингээ хаягаа баталгаажуулах тий данс мансаа ингээ холбох иймэрхүү юмнууд ирдэг. Тэгээд тухайн үед болгон зэрэг би яг өөрөө ч яаж холбож яаж хийхээ мэдэхгүй заяа. Тэгээд айгүй олон юм хүмүүсийн юм бичлэгнүүдийг үзэж агаад тэгээд дагаж хийж агаад гэвэл миний контент үнэхээр хин нэгний ингээд сонсохыг хүссэн тийм сонирхолтой контент хэрэгтэй ч юм уу тийм контент биш л бол хүмүүс шууд дараагийн бичлэг рүү ингээд дээшлүүлээд орхиод үзгээ бэлждэг гэсэн. Тийм учраас ерөөхдөө бол энэ дээр бас жоохон ажиллах хэрэгтэй юм шиг санагддаг. За тэгээ би YouTube-с одоогийн байдлаар бол олсон орлого маань энэ байгаа. Энэ гэсэн яг л адил $100 хүрээд миний данс руу орно гэсэн үг. Төгсгөлд нь Facebook орлого. За Facebook-оор би ерөөсөд тоодгүй сахгүй би зөвхөн Facebook-оор охиндоогоо ярих, мөн гэрийнхэнтэйгээ холбогддог. Яг ер нь тиймэрхүү зорилгоор Facebook-ыг ашигладаг байсан боловч миний нөө Instagram-да постлсон постнууд маань Facebook руу автоматар ингээд шеэрлэгдээд автоматар ингээд орчдөг байсан. Тэгээ би нэг тоодгүй байсан ч одоогийн байдлаар миний Facebook дагагч маань 31,270 хүн байна. Бүр нэг ч удаа энэ хүмүүстээ баярлалаа гэж хэлж байгаагүй. Миний контентыг хүлээн авч үздэгт мөн намайг тууштай ингээд дагдагт баярлалаа. Тэгээд бас хэрэгтэй мэдээллүүдийг хүргэхийг хичээдэг гэсэндээ бас тэр хэмжээнд байж чаддаг үгүйгээ сайн мэдэхгүй байна. За Facebook-гээ би өөрөө мэдгүй ингээд орлого олоод эхэлчихсэн байсан дээ. Яг тэр цаанаас нь Facebook нэг иймэрхүү юм заа тийм байл орлого олж эхлэхэд бол дундаа нэгдүгээр нь болохоор таних Facebook-ийн пэйж юм уу эсвэл professional team хаяг байх шаардлагатай. Тэрний дараа 10,000 дагагч юм уу зарим тохиолдолд 5,000 дагагчтай байсан ч гэсэндээ ер нь орлого олох боломжтой болдог гэж байна. Тэгээд сүүлийн 60 хоногийн турш 60,000 минутын үзэлт буюу 1,000 цагийн үзэлтээс дээш бичлэгийг чинь ингээ хүмүүс үзсэн байх шаардлагатай, тийм үзэлттэй байх шаардлагатай гинэ. Тэгээд Facebook-ийн одоо цаанаас нь заадаг тийм орлогын одоо юунууд байгаа шүү. Тэрийг заавал дааж мөрдөх шаардлагатай. Мөн сурчлагын хаяг болон Facebook Pay-ээр ингээд орлогоо яаж өгөөрэй, холбож өгөөрэй гэсэн байна. Нөхцөлийг та бүрдүүлж чадах юм бол, эвдэж чадах юм бол та орлого олж эхэлж чаднаа. За Facebook-ийн орлогыг шалгахын тулд Facebook руу ороод за тэрний дараа энэ өр хон зурган дээр дараад
За энэ найзын яг хажуу тал дээр тарж өгнө. За сүүлийн 28 хоногт би ийм орлого олсон байна манайхаа. Энэ чинээсээ рилээрээ $50, сториноос $44, чууга бонус буюу нэмэлт орлогоороо би $21 олсон байна. Тэгээд 6-аараа $3 гээд. За иймэрхүү орлогод олсон байна. Өмнө нь л би хэрхэн хэдэн төгрөгийн орлого олж ирсэн нь яг энэ чинээс харах боломжтой байдаг. Ийш ороод энэ миний 8 сарын 31-ний байдлаар олсон орлого байхгүй юу? Гэтэ энийг би авах боломжгүй байгаа. $100-т хүрчиж авдаг учраас энэ сарын орлоготой нийлүүлээд дараа сараа авна гэсэн үг. Орлого ер нь одоо ингээ 8 сарын 30-ны байдлаар гэж харагдаад зэндээ энэ 9 сарын 31-ний дүгнэлт $100 хүрсэн бол орох хэрэгтэй байсан байхгүй. Гэвч ингээд дараа сар руу шилжээ $100 хүрээг бол ингээд санаа зовх зүйлгүй хадгалагддаг байгаа. За энэ жинээс ингээ харах юм бол миний яг хамгийн анх орлого олж эхэлсэн үеэс ингээд харагданаа. Би ингээ хамгийн анх 2024 оноос эхлээд орлого олж эхэлсэн. Тэгээ 24 оны нэг их орлого олж чаддгүйсэн баас ингээ та нар харахаар $1 ч хүрэхгүй орлоготой үе байсан 24 оны 6 сард. Тэг ингээд бодож байгаагаас бүр маш их үзэлтэй байсан ч гэсэндээ орж иж орлого нь илүү бага байдаг гэдгийг бас санах хэрэгтэй. Жишээ нь би ингээд анх удаа $100 гараад би 25 оны 3 сарын 20-нд $166 авах байсан боловч дансаа буруу холбогдсон байсан учраас долларын данс авал нэг шаардлага байдгүй мэлээ. Би долларын данстай холбоод нээсэн байж тэр маань худлаа болоод яана ингээд алдчихаа мата гэсэн чи дараа сард нь 204 тэр сарын орлого нэмэгдээд $204 болоод ороод ирсэн байсан. За ингээд нийтдээ олж исэн орлогонууд маань бүгд л ингээд нэг нүгөө харагдаж байна. За тэгээд энэ сар миний Facebook-ээс үзэлтээс олсон хамгийн их орлоготой сар байсан гэж хэлж болно. Тэгээд нийтдээ би $120 олсон байна одоогийн байдлаар. Сүүлийн 28 хоногт. За тэгээд $120 гэдэг чинь бүр маш их хэмжээний мөнгө штэ. Тэгээд солонгос ингээд валютын зөрүүнээс олоод яг ингээд төлөх татвараас байдаг орлогоноос тэр нь ингээд хасагдаад ерөөдөө $120-оос бол нэг 120,000 вон ч юм уу орчим орж ирдэг гэж би ер нь бол харж байгаа. Өмнө нь бас орлого авч ирсэн учраас жиснаас үзэлт их байсан ч гэсэндээ маш бага мөнгө олдог гэдгийг бас ойлгох хэрэгтэй. За жишээ нь би танарт яг нэг бичлэг үзүүлье. Маш их хандлт авсан ч юм уу тийм бичлэгнээсээ би яг хэдэн төгрөг олд юм бэ? За одоо энэ биний тарган байжаа турсан энэ үеийн бичлэг байгаа байхгүй юу? Энийг маань нэгтээ 2532 хүн лайктаар тэгээд 187 хүн явуулаад 268 хүн сэвд буюу ингээ хадгалсан байна гэсэн үг. Тэгэхэд би энэчнээс олсон доллар маань ердөө $5 гэсэн үг. Үзэлт маань 171,000-д хүрсэн ч гэсэндээ би энэчнээс $5 олсон. Яг энэ мэтчлэн бүр үнэхээр их үзэлтэй байсан ч гэсэндээ таны божоос бага мөнгө олдог гэдгийг бас ойлгох хэрэгтэй. За тэгээд ямар нэгэн байдлаар би сурчлага хийж ямар нэгэн компанитай хамтарч ажиллаагүй зөвхөн би өөрийнхөө дуртай зүйлийг хийнгээ олж байгаа орлого учраас надад бол энэ орлого маань маш үнцэнтэй. Тэгээд би танарт өмнө нь ингээд мөнгө цуглуулж гаргаас авалжсэн шүү дээ. Би яг Facebook-ээс одоогийн авсан орлогоудаа ингээд бодоод үзэхэд нэг их биш ч гэсэндээ $200 дээрээс нь дахиад бас $100 гэл ингээд авсаар агаад одоо тэгээд хэд орчим болохыг яг тооцоолж үзээгүй юм байна. Гэтэ би энэ мөнгө данс руугаа орж ирсэн өдөр шууд хувийнхаа хадгаламжийн данс руу шууд хийдэг байгаа. Яг л энэ мөнгө анханаас надад байгаагүй мөнгө гэж бодож цуглуулж сурсан учраас энэ мөнгөндөө ерөөсө гар хөрөхгүйгээр энэ мөнгөө хадгалдаг байгаа. Монгол хэл дээр хайж үзсэн чинь нэг их энэ төлөв мэдээллүүд олддоггүй мэлээ. Хэрхэн одоо ингээд контент хийж орлого олох талаар ч юм уу тийм учраас би дандаа гадаад хэл дээр хайж үзчихсэн. Таад ч гэсэндээ ингээд өөрийнхөө ойлгох хэл дээр солонгос англи дээр ингээд хайж үзээд олон хүний бичлэгийг үзээд уусаа Facebook, Instagram зэнснээ орлого олох талын мэдээллүүдийг өөрөө метагаас ингээд шууд гаргаад ирдэг штэ. Тэрийг бас орчуулад чадахгүйснээ бас хийгээд үзээрэй гэж хүсэж байна. Монголд одоогоор бол яаж орлого олдог талаар би мэдэхгүй байна. Энд дээрээ яг ингээд контент хийж эхэлсэн учраас тэр төлөв мэдээлэл жоохон дутууд илмэг яг туслах боломж бол байхгүй байгаа шүү манайхаа. Тэгээд ерөөсөө бууж өгөх хэрэггүй. Үнэхээр контентыг дуртай бол өөрийнхөө хийж байгаа контентээр $1 ч олсон, $2 ч олсон хамаагүй зөвхөн тэрийгэ тоожтой хийгээрэй гэж хүсэж байна. Бичлэг маань ерөнхийдөө дуусах тийшээ хандаж байна. Тэгээд хүмүүс өөрчиж орлого олохын тулд баг контент хийдэг байсан юм уу гэж харж иж магадгүй. Хэрвээ үнэхээр би орлого ашиг сонирхлын төлөө байсан бол өөр олон компаниудын маркетинг дээр ажиллаад тэрнээс их мөнгө одоо ингээ олж байгаа мөнгнүүд маань нэг их биш ч гэсэндээ тэрнээс их мөнгө олох боломжтой шүү дээ.
Гэвч би одоо хийж байгаа зүйлд үнэхээр дуртай байдаг. Өөрөө дуртай болохоор хийдэг. Нэг их мөнгө биш байсан ч гэсэндээ надад бол хангалттай байдгаа. Яг ашиг сонирхлын төлөө биш. Өнөөдөр яг өөрөө олдог зүйлийг ямар ч чимэггүйгээр, нийнүүгээр ер нь хуваалцахыг хүслээ. Сонирхолтой байсан бол манайхан гоё комент бичээрэй. Солонгос ингээд уучраа олохгүй яг ингээд ер нь бол бүх болцлоо хангацсанцны яахаа мэдэхгүй байгаа бол юу ч над руу бичээд үзээрэй, би туслах чадах зүйлээ бол туслах гад үзье. За тэгээд дараагийн бичлэгээр уулзъя манайхаа. Дараа нь ямар бичлэг үзмээр байна бичээрэй.